Ардчилсан улс орнуудад сүүлийн 20 жилийн хугацаанд автократ дэглэм рүү аажмаар гулсан ор хандлага ажиглагдаж байгааг олон улсын судалгааны байгууллагууд тодорхойлжээ. За тэгвэл Монгол улсын хувьд сонгуульд ардчилсан тогтолцоотой хэмээн тодорхойлдогч ардчлаасаа ухрах эзэгтэй үед байгаа гэж судлаачид үзэж байгаа. Тодорхойлбол сонгуулийг автократ дэглэм рүү шилжих явц ажиглагдаж байна гэж олон улсын судалгаанд дүгнжээ. За энэ нөхцөлд улс төрийн намууд дотоод ардчлалаа бүрдүүлэх нь Монгол улсын ардчилсан тогтолцоог бэхжүүлэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байна. За Монгол улс ардчлалын индексээрээ саарлж сатад багтаж байна. Хэдийгээр өмнөх жилүүдээс 7 байр урагшсан ч энэ автократ дэглэмээс ангижрах болоогүйг судлаачид онцлолоо. Тодорхойлох юм бол 2020 оноос хойш улс төрийн сонгуулиуд тэгш шударга гараанаас хийгдэж чадсан хэсэг болон иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа суларсан улс төрийн намууд институтийн гэхээсээ илүүтэй нэг бүлэг хүмүүсийн нам болох байдал ажиглагдаж байгаа нь Монголын ардчлалын индексийг хойшин татахад нөлөөлж байна гэлээ. 16 онд бид сонгуул болсон тийм сонгуулийн дараа бол хоёр сонгуул тэр сонгуулийн дараа бол хоёр сонгуульд амжаад ерөнхийдөө сүр хүчингү парламенттэй байлаа шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд бол ардчлал нэлээд урууцсан гэдэг. Тэгээ энэ үед бас нэг үзэгдэл ажиглагдсан иргэний нийгмийн орон зай хумигдж байгаа. Ингээд иргэний нийгмийн гол үзүүлэлт маань бол абстракт буюу хаалттай гэдэг зүйл рүү орж эхэлсэн. Энэ үеийн бодлого байгаа. Энэ яагаад ингэж байгаа гэхээр нэгдүгээр бол шүүмжилт дуу хоолойд маш их тэсвэргүй хандаж эхэлдэг болсон, шүүмжилдэг болсон, тоорогдог болсон. За дээрэс нь бол санхүүжилт маш их хумигдж байгаа. Нөгөө гадны санхүүжилт эдэн байгууллага гээд ерөнхийдөө бол санхүүжилт хумигдаад эхэлж байгаа. Тэнгүү төрийн бас байгууллагуудын нөгөө үүрэг оролцоо энэ орон зай бол нэлээд одоо хоёр шалтгааны удалмаас бол хумигдж ирж байгааг олон янзын судалгаанууд гаргаж ингэж тавьж байгаа. Тэгээ энэ өнцгөөсөө одоо ардчлалын нөгөө нэг сүрэн тесрүүлэгч чадах юм нэг гол үзүүлэлт, нэг гол оролцогч болсон манай иргэний нийгмийн болол өөрийнх нь чадах орон зай бол хумигдж байгаа ийм үзэгдлүүд давхар явагдаж байна гэж хэлж байна. За энэ нөхцөлд Монголын улс төрийн намууд ардчилсан тогтолцоогоо хамгаалж үлдэхийн тулд дотоод ардчлалаа бэхжүүлэх нэг хүний нам бос бодлогын нам болж төлөвшөх шаардлагатайг судлаачид онцолж байна. За хэрвээ сонгуулиар эрх мэдэлд хүрч энэхүү эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд өрсөлдөгчдөө намд намын дотоод ардчлалаа үгүй хийгээд эхэлвэл Монгол улс ардчлалаасаа ухарч автократ дэглэм рүү шилжин орох эхлэл болно гэлээ. Улс төрийн нам нь бодлогын нам болж институтчих ёстой. Хэр институтчхээс шалтгааллах ёстой. Энэ хоёрын хамаарал ямар байна гэдгийг бид нар судлах хэрэгтэй. Зарим нэг судлаачид судалж байгаа. Гэхдээ сонгуулийн үр дүнгээр л эрх мэдэлд хүрээд тэгээд тэрийг парламентод гарчлаа, эрх мэдэл хуваарлжлаа, баялаг хуваарлж ийн бодлого тодорхойлж ийн гэж бодоод байж болохгүй нэ. Нам гэдэг чинь бодлогын институт байх хэвээр, үжил баримтлаараа ялгардаг байх хэвээр, өөрийн гэсэн үнэт зүйлүүдийг шингээсэн бодлогоодыг олон нийтэд түгээдэг байх хэвээр, иргэд олон нийтэд улс төрийн боловсрол олгодог байх хэвээр. Энэ ажлуудаа хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоо та нар харна намууд даргаас хамааралтай үзэгдлүүд яваад байна. Илүү хүн төвтэй намууд явагдаад байна. Энэ чинь өөрөө институцийн эсрэг үзэгдэл нөхгүй. Тэ? Намд элсэгтэй хүртэл даргаыг нь харж элслэе гэж ярьж байгаа бол үнэхээр харамсалтай байхгүй юу? Харин манай иргэд би намд элсэх хэрэгтэй. Гэхдээ энэ нам ийм үжил баримтлал, ийм урт хугацааны бодлого ярьж байгаа учраас би энэ намд элсэж гинэ гэж ярьж явах хэрэгтэй. Гэтэл энэ дарга байгаа учраас тэр даргаыг намж байгаа учраас гэдэг өнцгөөс ярих юм бол энэ бол буруулч чинь гэсэн үг. Энэ хүн төвтэй улс төр яваад байна. Хүн төвтэй улс төрийн сул талыг нь хэлээд өгье. Нэг хүн гарч ирэхэд нөгөө хүмүүсүүдээ ялалж ээж дараагийн хүн гарч ирнэ. Тэгэд нам дэмжигчд нь даргаа дагаад буурна, унана. За улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулгаар намуудыг дор бүрнээ судалгааны төвтэй байх, бодлогын нам болон хөгжих заалтууд туссан. Гэвч бодит байдал дээр улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 2-3 нам л дэрэгдээ бодлого судалгааны бүтцүүдийг бий болгоод байна. Иймээс ч улс төрийн намууд өөрсдөө хуулийг хэрэгжүүлж, хөгжиж төлөвшөх шаардлагатай дээр иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх нь чухал байна.